Сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За голом капитал үндэслэл компаниас бэлтгэн хүргэдэг маркет апдейтийн ээлж дугаарыг хүрэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр за хөрөнгөний зах зээл дээр буюу Америкийн нэгдсэн улсын хавцааны зах зээл дээр бол энэ 7 хоногт маш томоохон өөрчлөлтүүд гарлаа. За наадмын үеэр буюу 7 дугаар сараас хойш унаад байсан хавцааны зах зээл дээр өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдрөөс эхлээд өсөлт ажиглагдсан. За буцаад өсөлтийн тренд рүү чиглэсэн дүр зургууд боллоо. За тэгэхээр өчигдөр бол яг хөө Америкийн нэгдсэн улс болон Ираны дайнтай холбоотой нэг мэдээлэл гарсан. За энэ маань юу вэ гэвэл за Ираны талаас Хормузын хоолойг нээх шийдвэр гаргасан. За Хормузын хоолойг нэхтээ зэрэгцээд Америкийн нэгдсэн улс болон Ираны хоорондох хэлэлцээр бас дахиж гарч ирэх магадaltaй гэдэг мэдээлэл гарсан. За үүнтэй холбоотойгоор зах зээл дээр бас тодорхой хэмжээний өсөлт үргэлжилсэн дүр зураг ажиглагдлаа. За мөн үүн дээр нэмэгдээд одоо бол за компаниудын эхний хагас жилийн санхүүгийн тайлангууд гарч эхэлж гараад явж байгаа. За үүнтэй холбоотойгоор технологийн томоохон компаниудын санхүүгийн тайлангууд эхнээсээ гараад явж байна. За энэ дундаа хагас дамжуулагчийн салбарын компаниудын санхүүгийн тайлан дээр үл үндэслэн одоо хөрөнгөний зах зээлийн өсөлтөл үргэлжлээ явж байгаа. За тэгэхээр компани санхүүгийн тайлангуудаас хөрөнгө оруулагч нар шинжээч нар юуг илүү онцолж харж байгаа вэ гэхээр за өнгөрсөн улирлуудад цэвэр ашиг болон борлуулалтын орлого гэхээсээ илүү тэдгээр компаниудын хиймэл оюун ухаанд зарцуулж байгаа capex буюу одоо энэ хүү зардал нь хэр их байгаа юм бэ? Буцаад хиймэл оюун ухаанд одоо хэр их хэмжээний зардал хөрөнгө оруулалтуудыг хийгээд тэдгээр нь буцаад ямар үр өгөөжийг гаргах юм бэ гэдэг асуудлууд бол яригадаад байгаа гэж хэлж байна. За тэгэхээр онцлох нэг зүйл нь юу байгаа вэ гэхээр өчигдөр орой буюу маркет Америкийн нэгдсэн улсын зах зээл ганцны дараа за сая 6 дугаар сард IPO хийгээд байгаа SpaceX компани санхүүгийн тайлан зарлагдсан. Тэгэхээр яг SpaceX компани энэ удаагийн санхүүгийн тайлан бол IPO хийгдснээс хойш хамгийн анхны одоо санхүүгийн тайлан гэдгээр бол онцлог болсон. За санхүүгийн тайлангаас онцлоод харах юм бол тус компани 2 дугаар улирлын орлого нэг 7.8 орчим тэрбум ам доллартай гарсан. Энэ нь яг зах зээл дээр хүлээгдэж байсныг 6.9 тэрбум ам доллараас бол харьцангуй өндөр гарсан дүр зурагтай байх. За харин өнгөрсөн оны мөн үетэй энэхүү SpaceX компани орлогыг харьцуулаад үзэхэд 90 гаруй хувиар өссөн дүр зураг ажиглагдчихж байгаа. Өнгөрсөн оны мөн үед бол 4.1 орчим тэрбум ам доллар байсан. Харин цэвэр ашигын хувьд бол алдагдaltaй хэвээр байна. Гэхдээ алдагдал байгаа ч гэсэн өнгөрсөн онд бол 4.9 тэрбум орчим ам долларын алдагдaltaй байсан бол энэ алдагдлаа бууруулж чадсан байгаа гэж хэлж байна. За мөн харин SpaceX компани за санхүүгийн тайлан за борлуулалтын орлого цэвэр ашиггүй харьцангуй сайн гарсан хэдий ч тайлан танилцуулт гэсний дараа хувьцааны хайшуул маш хүчтэй хэмжээгээр унсан байгаа. Тэр үл яг сая өнгөрсөн 5 дахь өдрөөс хойш зах зээлийн өсөлттэй зэрэгцээд SpaceX компани хувьцааны хойш өчигдөр оройны байдлаар 23 орчим хувиар өсчөөд байсан. За гэтэл тайлан гараад маркет хаагдсны дараа хувьцааных нь хойш 10 орчим хувиар унсан. За энэ яагаад унчваа гэх юм бол хэдийгээр яг тайлан сайн гарсан. Борлуулалтын орлого сайн байсан, алдагдлаа бууруулж чадсан боловч хувьцааных нь хойш буурсан шалтгаан нь тус компани capex зардал байсан. Ерөнхийдөө түрүүний хэлдгээр бол хөрөнгө оруулагч нар бол компаниудын энэхүү хиймэл оюун ухаанд оруулж байгаа capex зардлуудыг үл ажиглаж харж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр capex зардал нь бол маш өндөр хэмжээгээр гарсан байна гэсэн. Тэгэхээр л яг буцаад нэг хиймэл оюун ухаанд зарцуулж байгаа энэхүү зардлууд нь хэдийн хэмжээнд одоо хэр их хэмжээний хугацаа зарцуулж буцаад компанид орлогыг авчрах вэ гэдэг маань асуудал болоод ирж байгаа гэж хэлж болохоор. За мөн SpaceX компанитай холбоотой одоо ямар мэдээллүүд байгаа вэ гэхээр яг маш олон мэдээллүүд байгаа. За SpaceX компани одоо үйл ажиллагаа хариуцсан захирал одоо Gavin Shortwell гэж нөхөр байдаг. За уг гэх юм бол яг Starlink mobile үйлчилгээний талаар өчигдөр бас тайлангийнхаа үеэр танилцуулсан байна. Тэгэхээр Starlink mobile үйлчилгээг за 2027 оны эцэс гэхэд яг нөгөө энгийн иргэдэд хэрэглэгчдэд одоо бие даасан байдлаар хүрэхээр төлөвлөж байгаа гэж ярилцж байна. Тэгэхээр яг уг ажлын хүрээнд одоо Америкийн нэгдсэн улсын өрн телефоны компаниуд бол
одоо AT&T, Verizon тэгээ T-Mobile зэрэг компаниудтай хамтраад Starlink Mobile-ыг шууд хэрэглэгчдэд одоо хүргэх зорилготой гэж хэлж болж байгаа. Үүний гол зорилго бол одоо бол дэлхийн нийтээр одоо өргөн телефоны утас ашиглаж байгаа холбоо барьж байгаа технологиуд бол одоо нэг цамхахгүй дээр холбогдож байгаа тийм ээ. Энд тэнд байрлуулсан цамхахгүй дээр холбогдож байгаа бол за уг технологи нэвтэрснээр шууд хиймэл дагуултай холбогдоод хаанаас ч одоо сүлжээтэй байх юм боломжийг олгож эхэлж байгаа гэж хэлж болж. Тэгэхээр энэ технологи нь бол яг 2027 оноос эхлээд шууд нэвтрээд ирэх боломжтой гэдэг зүйлийг танилцуулсан. За мөн Elon Musk-тай холбоотой мэдээлэл байна. За SpaceX компани санхүүгийн тайлантай холбоотой гор бас Nvidia компани акцийн өссөн өчигдөр. За Nvidia яагаад өсч юу гэвэл Elon Musk-тай холбогдож байна. За Elon Musk бол яг өчигдрийн одоо энэ санхүүгийн тайлангийн үеэр гарсан мэдээлэлтэй бол хамгийн шилдэг одоо нэг компьютеруудыг бол Nvidia бүтээж байгаа. Бид бүхэн ч гэсэн SpaceX компани маань Nvidia-гийн бүх төрлийн чипийг одоо өөрсдийнхөө технологид ашиглана гэдэг мэдээлэл гарсанд холбоотой Nvidia-гийн ханш өчигдөр бол маш өндөр хэмжээгээр өссөн. Тэгэхээр яг Nvidia-гийн нөгөө нэг санхүүгийн тайланч юм бол 8 дугаар сард гарах төлөвлөгөөтэй байгаа шүү дээ. Одоо нэг 20 хоногийн дараа гарна гэсэн харьцангуй хойно гардаг тийм ээ. Тэгэхээр бол тайлангаас өмнө Nvidia-гийн акцийн ханш маш хүчтэй хэмжээгээр өслөө. Ерөнхийдөө энэ нөгөө нэг 195 гэлэг өсвөр хүчтэй дэмжлэгийн бүс байсан гэж хэлж болохоор байгаа. За SpaceX-тэй холбоотой иймэрхүү мэдээлэл байгаа. За тэгээгүү SpaceX дээр за мөн SpaceX-ийн хавцааны ханшийн одоо энэ техник шинжилгээг харах юм бол IPO хоншноор $135 дээр гарч ирсэн. За тэгээд IPO хийгдээд 2 дахь зах зээлийн арилжаа хийгдэхэд $226 буюу хамгийн оройн цэг дээр хүрсэн. За тэгээ 226-аас сая ороод 106 хүртэл 53 орчим хувиар хувьцааны маш унсан байгаа гэж хэлж болж байна. Тэгэхээр бол яг хөрөнгө оруулагчдын дунд одоо энэ 100 орчим гэдэг энэ $8 ханшийг бол шал өгн байж болох юм а гэсэн хүлээлт явагдаад байгаа. За эдгээр өчигдөр хувьцааныхын ханш CAPEX зардалтай холбоотойгоор унсан ч гэсэн за энэ CAPEX зардлаас үүссэн энэ хүн уналтууд төр зургийн уналтаа гэж ажиглаж харж болохоор гэж хэлж болж байна. Тэр үл SpaceX дээр ерөнхийдөө нэг 150 гэдэг бүс дээр бол ихэнх хүмүүс худалдаад авчихсан байгаа болов гэж харж байгаа. Тэгэхээр бол урт хугацаанд хоолт хийвэл тохиромжтой. За мөн хэрвээ энэ 110 гэдэг бүс рүү ороод ирэх юм бол нэмж худалдаж аваад өөрсдийнхөө авсан дундаж ханшийг бол доошлуулах боломж байгаа гэж SpaceX дээр харж байгаа. За тэгээ үлдсэн компаниуд гэвэл илүү одоо өнөөдөр техникэл шинжилгээг ярив. За S&P 500 индексээр гэх юм бол оройн цэг эвдсэн байгаа. All time high ханшаа эвдсэн. За Nasdaq-ийн хувьд бол хараахан эвдэж чадаагүй. Яг л яг Nasdaq дээр нөгөө S&P 500-тай харьцуулахад илүү нөгөө олон технологийн компаниуд багтсан байдаг учраас өсөлтийн хувь арай бага байгаад байгаа гэж хэлж болж байна. S&P 500 бол нөгөө нэг арай илүү технологи гэхээсээ илүү олон сектор салбарын компаниуд байдаг учраас илүү өсөлтөнд хүрэхдээ нөлөөсөн гэж харж бодож байгаа. За тэгэхээр эхний ярих компани бол Micron-ыг хүмүүс их асууад байгаа тийм. Micron дээр бол яг хуу техникэл зөвхөн цэвэрхэн дүр зургаас харьцуулахад одоо энэ дээр бол сая нэгд өдрийн лайвыг та бүхэн буцаад эргээд ревю хийгээд үзэх юм бол бокбусыг бол нэг $920 орчим дээр энэ volume profile-ийн бокбус байна гэж харж ирсэн. За тэгээ бокбусээс доош унсан боловч сая өчигдрийн одоо зах зээлийн өсөлттэй холбоотойгоор буцаас хэрэгсэн дүр зураг ажиглагдчих. Тэгээ Micron дээр бол яг хуу цаашдаа дахиад өсөлт үргэлжлэх магадлал бол маш өндөр байгаа гэж бид бүхэн харж байгаа Micron-ы хувьд. За Micron-ы бас санхүүгийн тайлан болохоор 9 сарын 29 бүр авсан бас болоог байгаа. Тэгэхээр тэр бат зах зээлийн хүлээлт ямар байх вэ гэдэг дээр зураг ажиглагдана. Ерөнхий яг том зургаар бол зах зээл дээр бол одоо өсөлт гараад ирчихсэн байгаа. Гэхдээ энэ дунд бол мэдээж өсөлтийн дунд засварын хөдөлгөөн, төр зургийн correction хөдөлгөөн бол орж ирэх магадлал байгаа гэдгийг бол харах нь зүйтэй. За дараагийн нэг компани бол энэ Iron Limited гэх компани байна. За тус компани бизнесийг ойлгох юм бол өмнө нь бол яг биткойн олборлдог mining гэдэг компани байсан.
За одоо илүү нэг дата төвүүд, дата центрүүдийг төлөвлөлттэй байгаа. За томоохон технологийн компаниуд ч гэсэн энэ компани одоо дата төвүүдийг одоо түрээсэлж ашиглаж байгаа гэж хэлж болж байна. Тэгэхээр энэний дата төвүүд юугаар ажиллаж байгаа вэ гэхээр одоо сэргээгчдийн хүчээр ажиллаж байгаа. Тэгэхээр тус компанийн хувьд бусад одоо технологийн компаниуд энэ компани одоо дата центрүүдийг их хэмжээгээр ашиглах юм бол тухайн компанид одоо сайн гэж харж байгаа тийм ээ. Тэгэхээр Iron-ийн хувьд бол 32 орчим дээрээс л худалдаж авах зөвлөмжийг өгч ирсэн. Ерөнхийдөө 67 хүртэл хиншийг бол гарч байгаа. За одоо 41 дээр байна. За тэгэхээр бол яг араас нь нэмж худалдаж авах хөрөнгө оруулагч нар бол одоо яг correction орж ирэх үү гэдгийг хүлээхгүйгээр одоо худалдаад авчвал тохиромжтой гэж харж байгаа. За тэгээ stop loss-ыг энэ өмнөх лобби 35-ын доор тавьчвал тохиромжтой гэж Iron дээр харж байгаа. За дараагийн нэг компани бол Intel байгаа тийм. Intel дээр бол сая чинь Intel-ийн тайлан өнгөрсөн 2-7 хоногийн өмнө Intel-ийн тайлан ирсэн. За одоо яг хоо Intel дээр тайлан гэхээсээ илүү цэвэр техникэл дүр зураг дээр ажиглагдчихж байгаа. За мөн бусад технологийн одоо энэ хагас дамжуулагч үйлдвэрлэж байгаа компаниудын одоо ашиг орлого ямар байх вэ гэдэгтэй шууд уялдаж холбоотой хармаар байна. За гэхдээ Intel дээр нэг чухал гоё юм харагдсан юу гэхээр энэ 79 гэдэг дээр бол лоо буюу ёроолын цэгийг хийсэн. За тэгээ өссөн. За энд ингээд нэг юм тренд лайн байсан уналтыг. За энийг үл дээшээ эвдээд сэтгэлээд гараад ирсэн. За тэгээ энэ дээр буцаад шалгасан гэж харж болохоор энэ дээр нэг орон цэг байсан. За тэгээ энэ дээр өсөж гарч ирсэн. Энэ дээр өчигдөр шалгасан. Одоо дээш өсөх болов гэж харж байна. Тэгэхээр яг хөө Intel дээр араас нь нэмж худалдаж авах хөрөнгө оруулагчдад байвал худалдаж авах тохиромжтой. За мөн хэрвээ ингээд дээр ханшдаар худалдаад авцсан байгаа бол дахиад all time high ханш эвд хүртэл мэдээвэл тохиромжтой гэдэг зөвлөмжийг өгмөр байна. За мөн энэ 7 дугаар сард энэ 7-аас болон 8 дугаар сард бид бүхэн Microsoft болон PayPal компаниуд хөвцөний ханшийг бол худалдаж авах тохиромжтой гэдэг зөвлөмжийг өгсөн. За PayPal дээр бол нэг 50-тай орчим дээр худалдаад авчирсан байгаа. Ерөнхийдөө бол урт хугацаанд хоолт хийх төлөвлөгөөтэй байгаа гэж хэлж болж байгаа. За тэгээд сая энэ ханш өснөөс хойш цэг дээрх volume profile-ыг харах юм бол бох бүс нь бас энэ дээр 56 орчим дээр байгаа. Тэгэхээр бол энэ дээрээс 56-аас доошоо бол унж араахан унж чадахгүй дээшээ дэмжлэг аваад өсөд байгаа. Тэгэхээр бол PayPal дээр ч гэсэн бол хоолт хийх төлөвлөгөөтэй байна. Нэмж худалдаж авахаар бол ерөнхийдөө одоо засвар хөдөлгөөн бол орж ирэх магадлал бага байх гэж хаамгаилж байна. Тэгэхээр бол одоо худалдаж нэмж авах бол бас тохиромжтой гэж PayPal дээр харж байгаа. За тэгээд хиттийг бол одоохондоо яг ярмааргүй байна да. Хиттээ яг дахиад илүү мэдээлэлүүд хэрэгтэй байгаа. Хонконгийн зах зээл рүү хөвцөнүүд. За мөн Broadcom, EVGO, Broadcom дээр бас ерөнхийдөө худалдаад авчихсан урт хугацаанд хоол тгээ харж байгаа. Ерөнхий яг хоо Америк дээр арилжаалагдчихж байгаа технологийн компаниуд бол дийлэнх юм өсөөд цаашдаа бол явах болов гэсэн хамаагалалтай байна. За Space Mobile. За Space Mobile-ийн хувьд бол ерөнхийдөө нэг хэлбэлзэл өндөртэй компани. Хувьцааныхын ханш нь одоо энэ 25 оны 11 сараас хойш ингэж амар хүчтэй унсан. Ер нь ингээл 50%, 60%-аар өсөөл унаал ингээл явж байгаа. Тэгэхээр бол одоо энэ дээр бид бүхэн дахиад энэ орчин 83 гэдэг бүс рүү хараад байгаа. За яаж харж байгаа вэ гэхээр за энэ дээр бол ханш ёроолцсон байгаа 51 орчим $5 дээр. За 51 гэдэг дээр бол ханшийн accumulation буюу ханшийн цуглуулалт гэдэг зүйлийг маш цэвэрхэн техникэл дүр зургаар хийчихсэн байна. Одоо энэ дээр бол энэ чинь нэг 2-3-7 хоногийн турш accumulation хийчихсэн. За тэгээ ханш өсөөд гарч ирсэн. Энийг бас нөгөө талаас нь харах юм бол ийм доошоо одоо ийм double bottom гэж бас харж болохоор байгаа. Яг нэг цэвэрхэн одоо үүсгэчихсэн байна. Тэгэхээр бол энэ хэмжээгээрээ дахиад дээшээ явах магадлал байгаа гэж харж одоо техникэл дүр зургаараа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид бүхэн дахиад энэ 59 гэдэг дээр бол худалдаж аваад ханшаа дундчилсан байгаа. Одоо ханшин ч гэсэн өсөө явж байна. Гэхдээ түүний өмнө энэ 72 гэдэг дээр бол дахиад нэг эсэргүүцлийн бүс байгаа. Хэрвээ энэ эсэргүүцлийн бүсээс correction орж ирэх юм бол за 67 хүрчих юм бол 67-аас нэмж худалдаж авах одоо таамаглал байгаа гэж хэлж болж байгаа. Аль эсвэл одоо араас нь хөөж худалдаж авах одоо магадлал байна гэж Space Mobile дээр харж. За Oracle дээр болохоор
За түрүү нэгт их өдрийн лайвыг ревю хийгээ харах юм бол яг нэгт өдрийн лайвын ярьсан зүйлтэй бол адилхан одоо хүлээлттэй байгаа. Нэг өөрчлөгдсөн юм юу гэхээр энэ 137 гэдэг бүсгөө дээшээ сэтгэлд гараад ирсэн. За гэхдээ энэ дээр одоо ингээд цэвэрхэн шалгачихсан байгаа тийм. Throwback гэдэг. Энэ дээр маш гоё цэвэрхэн throwback-ийг шалгацсан. За тэгээ ханш нь одоо өссөн явж. Тэгэхээр бас дахиад араас нь хөөж байдвал тохиромжтой гэдэг одоо таамаглалыг бол Oracle дээр харж байгаа. Oracle дээр ч гэсэн дээшээ дахиад энэ 197 гэдэг бүс рүү бол явах магадлал бол маш өндөр гэж Oracle дээр хараад байна. За Microsoft дээр бол маш хүчтэй хэмжээгээр Microsoft өсчихсөн байгаа шүү дээ. Аль хэдийн л билгүй аль өвлөө сошиал Microsoft bye гэж яриад ирсэн. Сая 7 сард ч гэсэн ханш унахад Microsoft-ыг хөтлөж авах тохиромжтой гэж харж ирсэн. За тэгээ таргет түвшин бол 555 орчим $5 гэж өмнөх оройц гэж харж байгаа. За аль эсвэл одоо хэрвээ ханш өчигдөр орооны нэг лов ханш 460-75 гэдэг ханш байгаа. Хэрвээ яг энэ ханшнаас доошоо орж ирээд ирчих юм бол хал ашгаа хэрэгжүүлээд гаруул тохиромжтой гэж харж болж байгаа. Үгүй юмаа гэхэд дээшээ өрөхгүй л гэхэд дээшээ дахиад 555 руугаа нэг дахиад 10 орчим 13 орчим өсөлтийг үл үзүүлэх магадлал өндөртэй. Аль эсвэл за энэ дээр нэг юм gap үүсгэсэн байгаа. Тэгэхээр яг энэ gap-ийн дор буюу 460 орчим дээр stop loss-оо тавиад энэ дээр тал ашгаа хэрэгжүүлнэ гэдэг харбал тохиромжтой гэж Microsoft дээр харж. За Nvidia-г түрүүн баг хальт ярьчихсан. Nvidia дээр л яг өмнөх лайвууд дээр ч гэсэн зөндөө ярьчихсан байгаа. 195 дээр хүчтэй дэмжлэгийн бүс байгаа. Энэчнээс хүчтэй өссөн таргетыг 253 гэдээ харж байгаа. Nvidia дээр гэхдээ одоо араас нь хөөж байдвал харьцангуй эрсдэл өндөртэй хаа. Хэрэг муугаар бодоод 195 руу дахиад унаад ирэх юм бол 195 дээр эсвэл бодлож авах бол тохиромжтой гэж Nvidia дээр харагдаж байгаа. За Google-ийг ярьчих. За Google дээр бол бас та бүхэн яг энэ лайв үзээд дуусны дараа нэгд өдрийн буюу сая 8 дугаар сарын 3-ны өдрийн лайвыг ревю хийгээд үзээрэй. Тэрэн дээр илүү бас дэлгэрэнгүй ярьчихсан байгаа. Google дээр бол яг нэг ийм хөдөлгөөн явж байгаа шүү дээ. Нэг юм өсөлтийн тренд байсан. Correction орж ирсэн, өсөлтийн тренд явсан. Маш цэвэрхэн яг correction орж ирсэн. Одоо дахиад ийм өсөлтийн тренд орж ирж байгаа. Тэрнээс өмнө яг өмнөх оройн цэг дээр бол нэг эсэргүүцэл аваад шалгах баг. За энийг дээшээ сэтгэлээд өрөх юм бол дахиад яг энэ одоо хэмжээгээрээ гэж харж болно тийм ээ. Яг энэ хэмжээгээрээ явбал за 450 орчим руу Google-ийн хэмжээний ашиг явах магадлал маш өндөр байгаа гэж харж болохоор байна. За тэгээд эцэст нь за эдийн засгийн экономик мэдээнүүд юу вэ гэдээ хараад лайва дуусгая. За мэдээ энэ 7 хоногт чинь одоо энэ чинь 8 дугаар сарын эхний 7 хоног гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө 7 дугаар сарын Америкийн одоо мэдээнүүд эдийн засгийн мэдээллүүд л гарах байх. Тийм байна. Одоо энэ 7 хоногийн 5 дахь өдөр ажилгүйдлийн төвшингийн мэдээ non-farm payrolls мэдээ гарах юм байна. За бусдаар бол яг нөгөө маркет дээр нөлөө үзүүлэх мэдээ харьцангуй байхгүй байгаа. За тэгээ энэ 8 дугаар сарын 20 доор нөгөө Jackson Hole хуваалцалт болох байх. Jackson Hole хуваалцалт юугаар онцлог вэ гэхээр бүх нөгөө төв банкнуудын ерөнхийлөгч тэргүүнэрийн хоорондын уулзалтууд болдог. За тэгээд тухайн эхний хагас жилдэх дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал экономик мэдээнүүдээс шалтгаалаад бодлогын хүүг яах вэ? Цаашдаа улс орнуудын хүүг ямар төвшөнд хадгалах вэ гэдэг талаар ярилцдаг уулзалт болно гэсэн. Тэгэхээр 8 дугаар сарын 20 доор баг тэр зүйл болох болов гэж харж байгаа. За эцэст нь нэр алтны аншигээс яриад дуусгач. Алтыг яг бид бүхэн дахиад доошоо 3800 руу ч юм уу унах магадaltaй гэж харж исэн боловч за фьючерсийн ашиг харчээ. Харж исэн боловч яг одоо энэ 6 дугаар сарын 10-аас эхлээд одоо энэ баг 2 сар гарын хугацаанд нэг юм ханшийн юм accumulation хийгээд байгаа. Энийг харах юм бол яг нэг юм боксын дотор 3950-аас энэ чинь одоо яг фьючерсийн ханш гэсэн үг шүү. 3950-аас 4200-ийн хооронд юм цэвэрхэн рейнжинг хөдөлгөөн үүсгээд байгаа. Сайдвей хөдөлгөөн гэж хэлж болно тийм ээ. Тэгэхээр энэ дээр ийм хөдөлгөөн цэвэрхэн хөдөлгөөн ингэ явж байгаа.
харьцангуй унах магадлал байхгүй байгаа. Нөгөө талаас нөгөө геополитикийн асуудлууд яг уу гайгүй байгаа. За геополитикийн асуудлууд гайгүй байна гэдэг чинь газрын төсний ханш унтж байгаа. Газрын төсний ханш унана гэдэг нь инфляц илүү докторжих магадлалыг нэмээд ирчихэж байгаа. Тэгэхээр инфляц докторжно гэдэг маань бодлогын хөг бууруулахгүй хэвэнд нь хадгалах өсгөхгүй хэвэнд нь хадгалах нэг таамаглал гараад ирчихсэн. Тэгэхээр алтны ханшин дээр энэ бүс буюу 4220 гэдэг бүсийг дээс сэтлээд ирэх юм бол ер нь өсөлтийн тренд рүү би орчих болов гэж хараад байна. Тэгээд сэтэл гарч ирээд буцаад руу бак хийгээд дээшээ ерөөхдөө өсөлт рүүгээ чиглэлчих болов. За тэгээд яг энэ үеэр таймингийн хувьд нөгөө нэг Жиксон холд хуулзалтуудтай ч юм уу давхцаад бодлогын хүүг цаашдаа улс орнууд яах вэ гэдэг мэдээллүүд гараа явчих болов гэж хараад байна. Тэгэхээр бол алтан дээр хэрвээ ингээд дээшээ энэ 4200 гэдэг дээшээ сэтгэлээ гараад ирэх юм бол алтууд нэг өсөлтийн тренд рүү бол эвчлээ гэж бас харж бодох нэг баталгаа болчихгоо. За мөн энэ дээр сая ном гараад 1 сараас хойш уналтын энэ одоо тренд бол үргэлжилсэн шүү дээ. Уналтын трендийн энэ нэг юм хүчтэй трендийг бас цэвэрхэн сэтгэлээд гараад ирж байгаа. Гэхдээ энэ сэтгэлд фейк аут байх уу, яг үнэхээр жинхэнэ бодит сэтгэлд байх уу гэдгийг бас баталгаажуулах хэрэгтэй бодоод ирчихэж байгаа гэж бодлоо. За тэгээд энэ удаагийн лайв энд хүргээд дуусгая. За та бүхэн бас илүү асуултууд байвал лайвын дор комент хэсэгт бичээд үлдээчээрэй. За дараагийн лайв буюу 5 дахь өдрийн 8 дугаар сарын 7-ны өдрийн лайваар эргээд уулзцгаая. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.